Google Drive гэж юу вэ? Google Drive гэж юу болох, ямар боломжуудтай болохыг тайлбарлая. Миний ажилд асар тустай, байнга хэрэглэдэг технологийн дэвшилтэд бүтээгдэхүүн бол Google Drive юм. Google Drive гэдэг нь хөдөлмөрийн бүтээмжийг дэвшлүүлдэг багц хэрэгсэл программын цог зүйлчилгээний ерөнхий нэр юм. Үүлэн тооцоололд тулгуурласан интернет дэх серверт байрласан алсаас ашиглах боломж бүхий мэдээлэл хадгалах үйлчилгээ болох Google Drive файлуудаа байршуулж хүссэн цагтаа ханаас ч холбогдсон ашиглаж болно. Google Drive-д үндсэн 4 бүрэлдэхүүн хэсэг бий. Google Docs бол сүлжээнд холбогдсон компьютер ашиглан бичиг баримт боловсруулах програм юм. Google Slides нь илтгэл танилцуулгыг онлайн слайд хэлбэрээр үзүүлэх програм. Google Sheets нь вебэд суурилсан хүснэгтдээр олоолаа ажиллах програм. Google Forms нь санал асуулга, судалгаа, тест бэлтгэх хэрэгсэл. Google Drive-ийн гол давуу тал нь бусадтай хамтран ажиллах боломж олгодог, улмаар хамтдаа гүйцэтгэсэн ажлын үр дүн хил зайн байдагт оршино. Google Drive-д оруулсан өөрчлөлтүүд автоматар хадгалагддаг. Яг тухайн цагт миний оруулж байгаа нэмэлт өөрчлөлтүүдийг хэн хизээ ямар засвар хийснийг өдөр цагаар нь харуулдаг. Google Drive үнэгүй. Та Gmail-ийн хаягтай бол Google Drive-тай боллоо гэсэн үг. Drive-да орохын тулд Gmail-ийн талбараасаа Google Apps-ийн дүрс тэмдгийг дарж Drive-ыг сонгоно. My Drive нь Google Drive доторх миний бүх файл, хавцуудыг агуулна. Харин Shared with Me дотор бусдын надтай хуваалцсан файл, хавцууд байдаг. Google Photos таны байршуулсан фото зургууд харагдана. Энд Google Hangouts-д шеэрлсэн зурагч бас харагдана. Recent гэд ороход таны сүүлд хандсан баримтууд гарч ирнэ. Starred хавцанд таны чухал гэж тэмдэглэсэн файлууд харагдана. Trash буюу хогийн савнд Drive-аас устгасан баримтууд байдаг. Шинэ төсөл эхлэх болон шинэ файл оруулах бол New тавчийг дарна. Энд би шинэ хавтаас үүсгэж файл байршуул, шинээр Google-ийн баримт хүснэгт слайд оруулж болно. Эсвэл өөр Forms, Drawings, My Maps руу нэвтэрч болно. Connect More Apps дарж нэвтрээд Google Drive дахь хөгжмийн нот засдаг, график зурдаг, видео файлуудыг хөрвүүлдэг, өдөр тутмын ажлын журнал хөтэлдэг гэх мэт програмуудыг ашиглаж болно. Ямар ч ажил мэргэжлийн хүн Google Drive-ыг ажилдаа хэрэглэж үзснээр ихээхэн ач тустай хэрэгсэл болохыг аяндаа мэдэрнэ.